Орокуйг ашиглахад анхаарах зүйлс. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар илрүүлэх орокуйг нь амны хөндийн арч тасанд ХДХВ1 ба ХДХВ2 вирусын эсрэг биетийг илрүүлэх хурдвчилсан шинжилгээний онцлогоор бөгөөд өөрийгөө шинжилэхэд зориулагдсан. Орокуйг ашиглан шинжилгээ хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Орокуйгийг зааврын дагуу хэрэглэснээр шинжилгээний хариу зөв гардаг. Ихэнх хүмүүс шинжилгээ хийх үедээ сандарч түгших нь хэвийн зүйл юм. Хэд их түгшиж байвал шинжилгээг хийлгүй тайвшрах хүртлээр хүлээж болно. Эмнэлгийн байгууллагад хандан шинжилгээнд хамрагдаарай. Шинжилгээнд зөвхөн амны хөндийн арч тасыг хэрэглэнэ. Цус, ээлдэс, хөхний сүү, сивэн, үрийн шингэн, шээс, үтрэний шүүрэл, хөлсөнд хэрэглэхгүй. Шинжилгээний хариу эерэг гарсан бол онош батлах шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Орокуйгтэй холбоотой түгээмэл асуулт хариулт. Эрсдэл талхам хийснээс хойш хэр удаж байж орокуйгээр шинжлэх вэ? Хэрв та эрсдэл талхам хийснээс хойш 3 сарын доторх хугацаанд энэ шинжилгээг хийж хариу таны сөрөг гарсан бол энэ нь цонх үе байх боломжтой учраас итгэлтэй байхын тулд та эрсдэл талхам хийснээс хойш 3 сарын дараа шинжилгээг давтах нь зүйтэй. Эрсдэл талхам хиймэгцээ энэ шинжилгээг яагаад хийх хэрэггүй вэ? ХДХВ-гийн халдвар авсан үед таны бие махбод ХДХВ-тэй тэмцэх зорилгоор эсрэг биеийг үйлдвэрлэдэг. Энэ эсрэг бие нь таны амны хөндийд ч агуулгадж байдаг. Таны бие махбодод шинжилгээгээр эсрэг бие илрэх хүртэл 3 сар хүртэлх хугацаа шаардлагатай байдаг. Шинжилгээнд ямар хугацаанд хамрагдах нь зүйтэй вэ? Та шинжилгээнд хамрагдаж байгаагүй бол хамрагдах нь зүйтэй. Хэрв та өөрийгөө халдварт өртөх эрсдэлтэй гэж бодож байвал хагас жил тутам хамрагдаж байх нь зүйтэй. Энэ шинжилгээ хэр найдвартай вэ? Өөрийгөө ХДХВ-гийн халдвартай эсхэ мэдэхгүй 900 хүнийг орокуйгээр шинжилэн хариуг нь лабораторийн батлах шинжилгээний хариутай харьцуулж үзсэн байна. Лабораторийн шинжилгээний хариу нь нийт 153 хүн ХДХВ-гийн халдвартай, 724 хүн ХДХВ-гийн халдваргүй байсан. 16 хүн шинжилгээний хариугаа уншиж чадаагүй байна. 7 хүн судалгааны шаардлага хангаагүй байна. Хариунуудыг харьцуулахад дараах үр дүн гарсан. ХДХВ-гийн халдвартай хүмүүсийн 99.4% нь 153 хүнээс 152 нь өөрийн хариугаа эерэг гэж зөв мэдээлсэн. Энэ нь ХДХВ-гийн халдвартай 153 хүнээс нэг нь сөрөг гэсэн хариуг мэдээлсэн гэсэн үг юм. Үүнийг хуурамч сөрөг хариу гэдэг. ХДХВ-гийн халдваргүй хүмүүсийн 99% нь 724 хүнээс 717 өөрийн хариуг сөрөг гэж зөв мэдээлсэн. Энэ нь ХДХВ-гийн халдваргүй 724 хүнээс 7 нь эерэг гэсэн хариуг мэдээлсэн гэсэн үг юм. Үүнийг хуурамч эерэг хариу гэдэг. Энэ шинжилгээгээр хуурамч сөрөг гэж хариу буруу гарах боломжтой юу? Дараах шалтгааны улмаас хариу хуурамч сөрөг гэж буруу гарах боломжтой. Шинжилгээ хийхээс өмнө 3 сараас бага хугацааны дотор эрсдэл талхам хийсэн бол шинжилгээний хариуг сөрөг гэж буруу уншсан тохиолдолд шинжилгээг зааврын дагуу хийгээгүй бол арчтас авахдаа буйлыг халахлсан шүдний аппарат хиймэл шүд зэргийг аваагүй бол өртөлтийн өмнөх сэргийлэлтийн эм ууж байгаа эсвэл ХДХВ-гийн эмчилгээнд хамрагдаж байгаа бол энэ шинжилгээгээр хуурамч эерэг гэж хариу буруу гарах боломжтой юу? Дараах шалтгааны улмаас хариу хуурамч эерэг гэж буруу гарах боломжтой. Шинжилгээний хариуг эерэг гэж буруу уншсан тохиолдолд шинжилгээг зааврын дагуу хийгээгүй бол ямар нэгэн зүйл идэж ууснаас хойш 15 минут, амны хөндий цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 30 минут хүлээлгүй шинжилгээ хийсэн бол арчтас авахдаа дээд доод буйлыг нэгээс олон удаа арчсан. Хэрв өртөлтийн өмнөх сэргийлэлтийн эм ууж байгаа бол энэ онцлогыг хэрэглэж болох уу? Хэрв та өртөлтийн өмнөх сэргийлэлтийн эм ууж байгаа бол шинжилгээний хариу буруу гарч болзошгүй. ХДХВ шүлсээр дамждаггүй байхад халдварыг орокуйгээр яаж илрүүлээд байгаа юм бэ? Орокуйг нь хүний дархлал хомсдлын вирусыг бус, харин бие махбод ХДХВ-тэй тэмцэх зорилгоор үйлдвэрлэсэн эсрэг биеийг илрүүлдэг.